мэдээллийг хийлсэн нийт уран бүтээлч буюу одоо спонсорлсон бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөн энийг сонирхож ирж байгаа үзэгч түмэнд бас гялалаа баярлалаа гэж хэлмээр байна. За сэтгэл минь бол нэлээх догдолж байна. Юу гэхээр анх зохиол унснаас эхлүүлээд дэлгэцийг хиллэлт оруулснаар энэ бүтээл ямар болсон бэ гэдгийг бүтнээр нь үзээгүй учраас сэтгэл маань нэлээд хөдөлж байна. Зохиолоо анх уншихад бол үнэхээр гайхалтай таалагдсан. Одоо ямар шүү болсон бод гэдэг бодол минь бол явагдаж байна. Мэдгэн одоо хэдэн секундын дараа жижиг кино маань одоо нэг чинь үзэгч түмэндээ нэгсэн доо хүрэх гэж байна гэсэн. Хүний мөн чанар гэдэг бол маш олон зүйлээс бүрдэж бий болдог. Тэгээ энэ дээр би юу хэлхийг хүссэн бэ гэвэл хүн байгаасаа, хүн чанартай байгаасаа, хүний мөстэй байгаасаа гэдгийг илүү тод томруулаар үзүүлэхийг бол зорьсон. Бид нар чинь одоо цөөхөлтэй гэж ярихаар амны бэлгээс аштын бэлэг гэж ярьдаг тийм. Бид хорвоод дээр амьдарч байна. Нэгэн үед нэгэн түүхийг бид нар бүтээж байна. Тийм учраас би биенийгээ хайрлаж, би биенийгээ хүндлэж хинэн хинбэ гэдэг нь гол нь чухал биш. Хүн сэтгэлээр хүндээ хандаж байгаарай л гэж одоо хэлмээр байна да.